Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монголын нууц товчоог дэлхийд түгэл сангийн тэргүүн зураач Эренцэнгийн Бат-Цэнгэл Риотонто группийн харилцаа хамтын ажиллагаа эргэлзсэн ерөнхийлөгч Симон Невен нээлт археологч Эрдэнэбаатар Монгол улсын соёлын гавьяац зүтгэлтэн нэрт дуун хөрвүүлэгч Готвийн Аким доктор профессор нэрт түүгч Улаанбаатарын их сургуулийн гадаад харилцаа эргэлзсэн дэд захирал Содномын Цоломон түүгч доктор профессор түүхийн хүрээлэнгийн дундад зууны дасгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Авир мэдийн Пунсаг өнөөдөр бид нар 10 гаруй жилийн хөдөлмөрөөр энэ манай Бат-Цэнгэлийн хийсэн бүтээлийн бас нэг дараагийн шатыг нээх гэж байгаа юм. Ном шиг дэлгэрэнгүй эндээс манай өсвөр насныхан манай энэ монголчууд бас энэ өв соёлоо харж мэддэг, ойлгодог ийм хэлбэр рүү шилжүүлсэн Бат-Цэнгэлдээ баяр хүргье. Хүнд хүчээр судалгааны ажил дээр нэмэх нь авиас биелэг хөдөлмөрөөр бүтэж байгаамаа. Олон хил дээр хараад цааш Монголын нууц товчоо маань олон хүмүүс мэддэг, олон орны эрдэмтэд судалдаг, монголчууд маань бүгдээрээ мэдэж судалдаг, амьдрал ахуйдаа хэрэгэлдэг уран бүтээл болоосаа гэж хүсье. Төслийн хүрээнд Монголын нууц товчоог бүрэн зураг чимэглэлтэйгээр англи, солонгос, япон, хятад зэрэг 7 хэлээр хэвлэж Монгол улсыг дэлхийд таниулах сурталчилгад бодит хувь нэмрийг оруулсан байна. Дэлгэцийн хувилбар гэхээр номын маань зургуудыг амьдуулж хөдөлгөөд дуу оруулаад төгжим дуу чимэглэлтэй болгосон гэсэн үг. Ерөөсөө анимашны нэг төрөл. Анимашн гэдэг хэлчихээр үзэгчдэд бас их том хүлээлт үүсээд тийм болчих болоо гэж бодоод motion illustration гэдэг нэр томьёогоор нь явж байгаа юм. За бүгдэд нь баярлалаа. Мөрөлдсөн ирсэнд. Хамгаас дөрөнд мэддэг бүхнээ харамгүй хэлж өгдөг түүхч зөвлөх багш нартаа баярлалаа. Манай төслийн ач холбогдлыг хамгийн анх ойлгож дэмжиж эхлүүлсэн ерөнхийлөгч Баттулга танд маш их баярлалаа. Шинэ үе шатанд шилжих тийм чухал босгон дээр манай төслийн алсын харааг ойлгоод мэдэрсэн Rio Tinto группийн хатагтай Симон Невен танд маш их талархлаа. За мөн энэ өдрийг хүртэл хамтарч ажилласан Түмэн гишгтэн Женко Тур бюро компани хамт олонд маш их баярлалаа. Үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон захирал Ниндж хамтад бас их баярлалаа. Синик телевизийн захирал Ариун Сэлэнг, Icon цэгийн захирал Болортуяа нарт бас талархал илэрхийлье. Риотонто группийн харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Симон Невен таныг найзан дээр урьж байна. At Rio Tinto, we are proud to support and partner to protect the unique cultural heritage of all of the parts of the world we work in. It is important to us to show respect and an understanding of the cultures of our communities and partners in our many operations around the world. This is why we employ anthropologists, archaeologists, and other experts who are a core part of our global Rio Tinto team. As a long-term partner of Mongolia, we feel very honoured and privileged to play a small part in bringing the secret history of the Mongols to new audiences in Mongolia and around the world. My first introduction to the secret history of the Mongols came over many years ago when OT supported the audiobook of this important piece of literature and history. The story and lessons of this work have universal meaning, even more so today. The story of Angulu Khatan teaching her children the importance of being united and standing together in the face of adversity stuck with me and is one that I carry with me every day. It is as relevant then as it is now. It is a message that carries across nations and boundaries, across ages and generations, and I would argue perhaps it is even more relevant in today's modern age. So I am delighted Rio Tinto is part of this important work that will take the stories of the secret history of the Mongols to new audiences and particularly the youth. I hope you enjoy the movie as much as I did. 10 жилийн өмнө бидний анх танилцж байхдаа ийм төслийг хийж дуусгахад эндээ бас итгэл бага байсан. Өнөөдөр дэлхийн 9 Азийн 20 гаруй улс орн Монголын төр төсний уламжил түүх соёлыг өөртөө шингээгээгүй
хүлээж аваагүй нэг ч ус орон байхгүй. Та бүхэнд маш их баярлалаа. Анхын төслийг танилцуулаад Бацангал ахтай уулзж байхад хүүхдүүд ингээд Монголын нууц тавчааг ном хэлбэрээр нь уншаад ойлгохгүй олон зүйлийг motion illustration хэлбэрээр ойлгож авах юм байна гэдгийг сонсоод энэ төсөл бол үнэхээр хэрэгтэй юм байна гэж манай компани дэмжиж авчирч эхэлсэн. Ингээд та бүхнийг өнөөдрийн иллюстрац бүтээлийг хүлээн авахыг урьж байна. Ингээд дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. Зураач Эрдэнэсийн Бацангалын бүтээл. Монголын улс төвчөө түгээмлэх зурлыг төлөвлөж байна. Тэгэж нэгэн өдөр Дубаа сохорд бүүн мэрэгэн дүүтэйгээ Бурхан халдуун уулан дээр гарав. Дубаа сохор Бурхан халдуун дээрээс харвал түнхлэг болох руу нэгэн хэсэг иргэн гүйж айсв. Монголын хүүхдүүд биш. Энэ дэлхийн хүүхдүүдэд зориулсан. Ягаад гэвэл энэ бол бүхэлээр тайлбарлагдаж гарах учраас бүх хүүхдүүд төрнө. За хүүхдээр зогсохгүй том хүн ч гэсэн сонирхон үзнэ гэдэгт би итгэж байна. За та бүхэнд энэ түүхэн тэмдэглэлт өдрийн халуун мэндийг хүргэе. Энэ одоо агуу их түүхийн үйл явдал энэ уран бүтээлийг бүтээхэд одоо дэлхийн монголч эрдэмтэд маш их хувь нэмрээ оруулсан юм аа. Монголын нууц тавчаан гэдэг нь үнэхээр нүүдэлчдийн үүдэн бүтээсэн агуу соёлынхан нэг энэ дэлхийн нууц бүхний нээж болох нарийн түлхүүр нь нууц тавчаанд байх юм шүү гэдгийг та бүхэн ухаарсан байгаа. Нууц тавчаа маань ач холбогдлоороо маш өндөр. Монголын төв соёлын нэвтрхий тайлгаж Монголын төв ахуй соёлтой бүх холбоотой бүх зүйл байж яадаг учраас гадаа дотоод хинч байсан Монголын төв соёлонд одоо мэдлэгтэй болчихороо. Номноосоо илүү киног нүцсэн чи их ойлгомжтой байсан. Айгуу таалагдсан. Ойлгомжтой байсан. За. Эрдмийн ундраа засаг сургуулийн түүх нийгмийн багш завцран ангийнхантайгаа явж байна. Өнөөдөр маш сайхан уран бүтээл үзлээ. Өнөөдөр их түүхэн сайхан тэмдэглэлт өдөр одоо бид хэд бас их азтай. Монголын нууц төвчөөг одоо дэлхийн хүүхдүүдэд түгээх зорилгоор ийм сайхан бүтээл гарсан байна. Нууц төвчөө бол ер нь бидэрт их сонирхолтой түүхээр нь мэдхийн нэг чухал зүйл гэж боддог. Дандаа номын хэлбэрээр хичээл дээр бас судалж исэн. Тийм болохоор ийм анимашн талаар ерөөсөө үзэж байгаагүй. Анхныхоо хийсэн гэхэд аягүй гоё байсан. Танин мэдээч бас бүх судалгаагаа хүнжиглэхдээ маш чухал их сурвалж болон гэдэгтээ эдгэнтэн нараа санаа нэг байгаа. Маш ойлгомжтой цөөхүүгээр нөгөө өмнө нь ингээд уншаад орхижсэн ч юм уу эсвэл мартсан юмнуудыг бол маш богино хугацаанд эргээ санаж байна л да. Гэхдээ зэрэг Монголын түүхийг мэдэхгүйгээр дэлхийн түүхийг мэдмэж байхгүй гэдгийг бол дэлхийн үйлдвэрлэлд бүгд зөвшөөрч байна.